За одоо бид ингээд амьдарчийн харилцаад ингээд хичээгээд ингээд сайхан ингээд байж итл гинтхэн одоо сорилт гэж хэлэх нь цаашаа одоо тэр сорилт гэдгээс мэдгүй л байна л да. Нэг уналтанд ордог бүр одоо доороосоо ахиж эхлэх тийм шаардлага гардаг. Тэгээ энэ одоо юунаас олж ингэдэг юм бэ? Одоо жишээлбэл одоо миний хувьд ингэдэг л дээ. За нэг ямар нэг юм харчаад энэ ямар заваа юм бэ гэд бодох ч юм уу. Өөрөө хичээгээд цэвэрхэн байх гал хичээж итл яг тэр шигээ яг тэр заваа үйлдэлийн татаж өөр дөрөө ингэ мэдэрч одоо ингээд яг тэр байдалд ордог. Тэгэхээр одоо миний бодлоор одоо хүнийг муу ялж болохгүй ч юм уу, муугаар харж болохгүй ч юм уу, арах эсгүй зүйлээ харчаад өөр дээрээ тэрийгэ татаач байгаа юм шиг нэг тиймэрхүү мэдрэмж төрдөг. Энэ одоо ер нь ямар учиртай нөө? За өвөө эхний асуултыг ойлгох шиг боллоо. Хүн яагаад амьдралын сорой юм шиг гайгүй байж байгаад уналтанд ордог юм болоо гэж асуусан тийм үү? Хүн энэ ертөнцид сурах гэж ирсэн, таних гэж ирсэн, туршлагачих гэж ирсэн баха. Тийм. Өхөж дууслаад тэгж явах болно. Тэгэхээр үрдийн нэг хэвийн чиний байгаа тойрог эргэлдэнэ гэж байхгүй. Яагаад гэвэл чиний арга барил хуучирч болдог. Өдөр болгон шин нар мандаж байна. Өдөр болгон шин арга барил, шин зүйлс хөгжиж байна. Тэгэхэд чиний өөрийн өдөр болгоныг их олж авсан мэдлэг ахардаж болно, хоцорж болно. Ийм үеэс уналт үүсдэг. Нэг сар чи өөрийгөө түгчээд нэг тойрогтой гэж байна да. Гэтэл нөгөө том тойрог нь яаж вэ? Өдөр болгон шинээр бий болж ховсож, өөрчлөгдөж, хөгжиж байна. Тэгэхээр энэ нь уналтанд орохоос өмнө яах вэ? Өөрийн ертөнцийг үзэх үзлийг оршихуйтайгаа холбож өгөх юм бол уналтанд орох нь бага байх болно. Бага байх болно. Бас нэг суралцах хэрэгтэй юм аа. Дутуу суралцсан ч юм уу сураагүй учраас ахаа сур гэд унж ийн үгүй юу? Үгүй. Чи энэ байгаад хандчихгүй юу? Төсөөлвөл. За. Би чадчлаа гэтэл чиний чаддаг зүйл чинь өдрөөр үргэлж юм өгөхөд ингээл байранда байгаад байхгүй гэсэн үг юм. Ертөнц дэлхий чинь үргэлж ховсож өөрчлөгдөж байна. Хүмүүс нь хөгжиж байна. Хийж үтээж байгаа нь ховирч байна. Тэгэхээр яах нь вэ? Нэг чаддаг зүйлээ цаг үеэсээ хамааралж улам сайжруул. Тэгэхгүй нэг тойрогтой эргээд ивэл чи шахагдах болно л гэсэн үг юм шүү дээ. Цаг хугацаанд өрсөлдөж байгаа болохоор. Одоо нэг юм нэг юм та тойрогтой юундад амьдраад байгаа гэсэн. Нэг хэвийн байдалтай байна. Нэг хэвийн байдалтай гэдэг нь ерөөсөө хөгждөггүй улс орн л тийм байдгийг. Харин тэгээд энэ тийм. Мөхөж байгаа, сүнж байгаа улс л тэгж байдгийг. Тойрогоос харахгүй. Одоо би тэр тойрогтой дасан цогцоод одоо ингээд яагаад вэ болоод байна гэд болоод явахаар ялахгүй байх гэсэн үг үү? Чи тойрогтой сурсан, мэдсэн бүх зүйлээрээ ингээд дадцсан тийм үү? Тэгвэл бусд нь ч бас тиймээрээ ол зомогтой байхыг л хичээж байгаа ч амжилттай. Тэгэхгүй шин зүйл гарч ирвэл яах вэ? Та нарын чадвар гологдно, та нарын мэддэг бүх юм өөр болно. Тийм учраас л энэ хуучин арга барилаараа энэ улс орон ард иргэд чинь хичээгээд байгаа. Тэгж байж амин зуулгатайгаа үлдээд байна. Шин зүйл дургүй. Зүгээр л амин зуулгад минь гай болох юм бол энэ бол хэрэггүй гэдэг үслээр энэ улсыг хөгжүүлэхгүй байгаа нэг үзэлд орж болно. Тийм байна уу? Гэтэл хүн өргөлж цаг үеэ дагаж хувирч өөрчлөгдөж сурах хэрэгтэй. Өөрийгөө чадваржуулах ёстой. Хөгжүүлэх гэсэн юм л да. Гэтэл энэ улсын ард иргэд яах нь вэ? Би амин зуулгынхаа энэ арга барилаар л байдаг. Энд мань халтах гэвэл би өршөөхгүй гэдэг ч юм уу. Дор бүрнээ ингэж хичээгээд байвал яах вэ? Энэ улс орон бүхлийн зам руугаа л очино. Шин зүйлийг хизээж хүлээж авахгүй байгаа бол энэ улс хоцрогдож байна л гэсэн үг шүү дээ. Маш энгийн байна уу? Тийм байна.
Та нарын хоолоо олж идэх арга барил сурсан аргаараа амьдрах сайхан байж болно. Тийм үү? Сурсан, дадсан. Одоо тэгээд өвөө орчин үед сурн хөгжин гэхээр одоо хэл сурах одоо шинэ техник технологи сурах гэдэг талаар л хязгаарлагдаад байх шиг байгаа юм. Тэгээ ер нь яг юу сурах хэрэгтэй юм бэ? Янз бүрийн юм сурахыг хэлдэг юм аа. За. Орхихоо одоо шинжлэхдэх юмдаа шамдаж байл гэсэн үг. Үн нэг бол дарангуйлагч болдог, нэг бол бусдаа зам тавьж өгдөг, түүчэлэгч болдог. Дарангуйлагч болохоор бусдын хөгжлийг хойш нь татдаг. Бусдад зам тавьж өгнө гэдэг нь бусдайгаа хамт хөгжихийг хэлдэг. Ийм сонголтын дунд л хүн байдаг. За. Гэтэл Монгол тийм өөрөөсөө бусдын амжилтанд дуртай байдаг гэж юу? Дургүй. Тийм байхад яаж хөгжих вэ? Та нарын оюун бодол улс орныг удирдах арга ухаан тэр чигээр альбин чөтгөрлөг болсон шүү дээ. Бараг л тэд удирдах байгаа юм. Тэд бурхтыг хийж байгаа мэтэл болж. Өвөө. Энэ байдлаас одоо яаж болох юм бэ? Тоглоом наадам нь хүртэл альбин чөтгөрлөг боллоо шүү дээ. Үдэж харж тоглодог хийдэг зүйлс нь дэндүү альбинлаг муу тал руугаа танаа хүүхдүүд гадаад хэл сурж байгаа болов уу? Гадаад хэлний хараалын үг сурж байгаа болов уу? Алийг сайн мэддэг бол. Араа нөгөө тал нь Хүнтэй сайн байна уу гэж гадаадаар ярьж байна уу? Эсвэл хараалын үгээр гадаадаар хэлж байна уу гэдгээс л монголчуудын ухамсар шууд харагдана. Өрсөд чинь хараалын үг хэлж байгаа бол та нар хөгжихгүй мөхөх нь ойрхон гэсэн үг дээ. Өөрөөсөө иргэн тойрноо сайн хар. Өчөөхөн балчир өрсөд чинь л гадныхны хэлээр хараалын үг хэлээр л яваад байгаа бол тэд хүн болох уу араатан болох уу? Муу мал үүссэн дээ даа. Араатан болох. Хар хэл хар муу заяаг л дууддаг шүү дээ. Өндөр уулын өрөө дээр гараад ингээл доошоо харахад энэ хот дотор тэр уулнууд амьдарч байгаа хүмүүсүүд тэр байшинс аяг жижиг харагддаг шин. Тэгэл нэгэн юу амьдралаар ингээл өдөр ингээл гэр ажил ингээл амьдраад байгаад идэм аа гэл ингээл тухайн үед бас батлаас өслөөрийн бодтол гэр ажил гэл. Тэгээ нэг гараа яваад ингүүл бас өөрөө байх болов гэл. Ихэнх бас тэгэл өнгөрцөн байт. Цаг хугацаа. Дээрээс доошоо харах, эсвэл дээрээс доошоо буугаад буцаад нөгөө хэдэ дээш нь татах гэж бас л их юм болдог юм да. Доороос тэд мянгатай нулимвч шүлсэн нүүрэн дээр нь буудаг. Тийм биз? тийм. Харин дээрээс чулуун өнгөрүүлэхэд хэдэн яцрах бол. Энэ улсад одоо альбид л үйлчилж байна.
Хүн гэхэд эндөө хитэрсэн муу санаатай хүмүүс л дүүрэн байна да. Одоо улаач юм ийш тийш гарахад хүмүүс нь шахдаг боллоо. Учир нь үзэл санаа нийлэхгүй шүү дээ. Ирчмээр ээж таарахгүй. Тэгээд Өнөө улаач одоогоор хамгийн их гадуурхагдж байна да. Мэдээж хэлэхгүй. Гэхдээ далд чадвар мэдрэмж гэж нэг юм байна шүү дээ. Тэд юутай нөхцөөд байна. Ямар хорон санаа агуулад байна гэдгийг хамгийн түрүүнд тодорхойлогч л улаач байх хэрэгтэй шүү дээ. Нүтлнийг хідэн өмхий санаагаар хідэн хор альвиттай нийлчгээд бөөрлөхөж болохгүй л байгаа юмсан. тийм чөлөөлөг альбомлог болцсон сууч мэдрэгдээл хийдэ одоо тэднэрт одоо яаж шаарцсан бэ? Миний одоо бол юусэн миний сураад хүмүүс нь жоохон тийм Зайгаа юу байгаль хийдэг одоо дэлхий нөгөө тэнгэрлэг юугаар хөтөл байгаа. Айл эрт өгцөн байх стартам шүү дээ уг нь. Тэрэндээ л гол учир нь байгаа. Ядаж талан зайлсан байх ёстой. Харин аргалаад байх тусам уламж өтгөрлөг болж байгаа сонирхолтой биш гэж юу? Өвөө одоо ингээд удамжаар явж исэн ч тэр болохгүй утгүй ингээд янз бүрийн хүмүүс таарлцсан ч тэр хараад ингээд сэтгэл өвдөөд тэгээд туслах гэхээр тусалж чадахгүй. Тэгсээр нэг ингээд сэтгэлээс гарч чадахгүй. Ийм үедэр нь яах ёстой вэ? Тэгээд одоо архиугаа тасраад ундаад өгсөн гэтж байгаа юмч таарах юм. Та нар бүгд шүүлтээ өгч байна. Өөрсдийгөө яй гэж байж яах гэж бусдыг хамгаалах ёстой гэж. Тэд дурандаа тийм бос юм уу? Эсвэл хүчээр тийм босно уу? Яаж яах вэ? Дурандаа хүн сонголтынхоо үр дүн гинлэх ёстой байдаг юм. Чи нэг архичин гэртээ онуллаа гэдэг. Чи тэрийг архинаас гаргах уу? Ухааны өдөртнө гэж юу? Ухааны зөв болгоно гэж юу? Чадахгүй л дээ. Тэгээд Тэг ер нь тэгэд сэтгэлээ одоо тэр зүйлээс яаж аврах вэ? чи эхлээд өөрийгөө авар. Өөрийгөө хамгаал. Энэ шүүлтийн хууль эхлээд амиа аргалчих. Дараа нь тэр бусаддаа анхаар. Тийм сүрхий бурхны шашинч байна уу тэд нар чинь чадахгүй шүү дээ. Та нарт зүгээр л ухаан сургаалал өгдөг. Өөрсдөө тодорхой илч чалга. Коронавирус гэдэг зүйлээр энтгэгчүүд өртөж байхад хамаг бурхтаа годомжинд хаяа шатааж байсан юмдаг. Исламчууд ч ялгаагүй. Христийнхэн ч ялгаагүй. Тийм байсан үегээд боддоо. Бурхан байдгүй юм байна гэтэл нэргэж байсан ч үе бий. Манай монголчууд яасан бэ? Бас ойлгохоос гүрсэн. Тэгээд талан ч гэсэн үлмээр биш. Гүнчс Монголтой. Монгол гадаадын дундаас
Угсаа ингээд Шри-Ланк гэдэг бас юу штэ аюулгүйч одоо тэр төрийнхөө дандаа нөгөө муу юмар одоо дэше гарсан хүмүүсээ алж хитаал зодчнуудэл одоо тэр ус тэгээд амар юу яах вэ? Мандах уу? Хулгайчийг хэн сонгож төр төсөөлдөг вэ? Эсвэл хар машин гэдэг юм нь болов уу? Бас Яг нь хар машин буруу өгөөд байдаг. Тэгээд эцэс ард түмэлтэй өөрсдөө сонгоогүй тэгээд сонгоогүй би бол ерөөсөө сонгоолсуудын жилүүд тэгэл одоо гарч ирээд тэгээд хүмүүсээс сонгоогүй гэдэг гараад ирсэн байгаа шүү дээ. Хар машин тэгэхээр одоо бас нэг хараа Байхгүй. Норгой бууралчин 16 2020 24 онууд гээд бас судалгаа хийж үзсэн. Монголчууд өөрсдөө дуртайдаа сонгодог. сонгоогүй гэсэн үг сонгоод. яг тэр гар тоолох ихэр яг л гардаг юм байна. Дуртайдаа сонгодгийг. Тийм биш. Тэгээ худлаа өгөөгүй л гэж ярьдаг юм шиг л. Эсвэл мөнгөөр өгөөд Монголчуудын талаас илүү нь намаас хамааралтай амьдардаг хүмүүсээ танил тал наам гэдгээр амьдардаг юм шүү дээ. Та нарт л ариухан царайлж харагдах гэж хотлоо зохиодог үз. Ихтэй цөм уруу хүчит шүү дээ. Гэхдээ тэмцэн эхлээгүй шүү дээ өрсөд. Одоогоор үндэснээ төлөөлөхийн тулд эдгээр уруу хүч байсан хамаагүй байжиг. Энэ 210 хэдэн улсууд чинь ээлж дараалан шүүлгэх болно. Тэгэхэд ядаж төлөөлөх улстай байх хэрэгтэй үстэй. Тиймээс юмны төрөвчэнд нэргэлгэнд оруулахгүй. Түр харзнах хэрэгтэй. Бүх юм бэлэн. Вот 27 мориндоо мордон монголчууд гэсэн гэдэг. Тэр одоо яг л бэлдэг байгаа. Манай улаачиг тэр үйл битгий оролц гэсэн зарлиг ирсэн. Өөрийн ард түмэн чинь чамайг ална гэж байна шүү дээ. Тэгэхээр яах юм? Тийм үйлэнд ороод чирэггүй. Өвөг дээцүүд нь улаачаас өөрсдөө гуйж байна. Миний өөр хэрэггүй. Чи бидэн шиг алуулаад дуусна. Чиний хичээл зүтгэлээр хэдэн зуун жил үлдэж магадгүй. Гэхдээ л болохгүй гэж. Ер нь Монголын төлөө гисэн болгон өөрийнхөндөө алуусаар л дуусдаг шүү дээ. Энэ түүхийг дахин улаачаар эхлүүлж болно гэж юу? Одоо ч та нар яаж хавчигдж байгааг нь мэддэг шүү дээ. Энэ тэндээс дарамтлана. Нэлдэв долоогоор доромжлно. Одоогоор та нар овоо өмөөрөд байна. Ихтэл өдөр болгон л үйл ярьж тэр үзэж харахаарч тэр амьдрахаарч тэр бүгд адалж байна шүү дээ. Энэ ертөнцид ер нь Монголын төлөө гэсэн бөөд орших ертөнц байхгүй. оны тэр зөвгнөл дуг нь одооноос бид нар өгн бэлтгэгдсэн байх хэрэгтэй байсан юм шиг байна. Тэгж чадахгүй байгаа болохоор ер нь тэгээд эвгүй тал руу ороод байгаа юм шиг л гэж би бодоод байгаа даа. Бодит хүмүүс нь чаддгүй юм болоо. Дайчид хийдалт хүчээр бол билээ.
Үнэхээр Чингис хаан дээд тэнгэрээс бууж ирнэ гэж үү? Үгүй. Та нарын дундаас төрнө гэж үү? Боломжгүй. Та нар хизээний алаад дуусгачихна. Нэхэр их сонин онс байна уу? Ямар ч гэсэн 27 онд юм болох нь л болох бах тийм ээ өвөө. Зөгнөл биелтлээ. Дэлхийн хүн амыг тансаар л байх болно. Тайр гамгүй хасах хэрэгтэй. Одоогоор дэндүү эндрэнгүй байгаа. Огцом илэртэл нь мэдрэгтэл нь давах хэрэгтэй. Энэ 6 оны үе чинь дараа дэлхий 60 гэж. Тэр бас юу болох вэ? 66 оны үе рүү. Тийм. Та нар дараа жил баруун аймагуудаар очих ёстой. Говийн, Дорн говь, Өмнө говь, баруун талын аймагуд гээд байгаа да. Бүгдийг тойрвол энэ зүйлээс хамгаалж чадна. Чадахгүй гэвэл нэг гомшиг үдчээ дараа нь модны үлээр дэмжих юм билүү. Байдлыг бид өөрсдөө харнаа. Гэхдээ өвөө нь хэлсэн баха. Та нар олонний өмнөөс ял үүрэх хэрэггүй гэж. Тийм ээ өвөө. Мод суулгах хөлийг олонний зүйлээс гаргаж ирнэ. Дэмжихгүй бол улаач хөдлөхгүй. Энэс юм болгоны барьцаан та нар гүөх хэрэггүй гэсэн үг юм. Энийг үргэлж сана. Олон түмэн дэмжээд тэгээд Танаа олон түмэн дэмжихгүй. дүүр болцолтой сайхан болох гэдэг. Танаа олон түмэн дэмждэггүй юм. Дэмждэг байсан бол өдөөд хийгээ зөндөө өөлийн болох байлаа. Дэмжих ахоо. Тийм байх. Цагаараа авах гэдэг шиг бас гинтгэс сэрч сэхээрээ имийг яаж итгэдэг вэ? Танаа олон түмэн улаачийг дэмжүүл ядчил та нарт улаач олдохоо байлна гэдгээл бод. Олон түмэн дэмжчихлээ бид яах вэ? Чим байж. Харамлна. Гэхдээ Бөөндөө нийлж байгаа юм. Ахыг авч үлдэх талаар бодох уу? Амар харамж юм байна. Харамч юм байж Монголоос явуулах дургуун байж энэ үгсийг сонссон үлгэр мэт байх нэ. Аман дээрээ шүү дээ. Та нар улаачийг харамлж хайрладаг шиг өвгөд бид бас улаачид маш их харамч байдаг юм шүү дээ. Бараг бид нараас харамлж байгаа хөө. Та нараас ч харамлсан цаг. Тэрийг мэдээд байгаа. Хотнаас нь харамлдгийг та нар мэднэ. Мэднэ тий. Энэ мэтэр бод. Бид тэгэл гологдохгүй тул хичээгээл тааштай. Чадчихдэгээрэл. Тэгээд бас хажууд нь олон түмнээс уриалчих гал үзэд. Тооноос чанар чухал байдаг юм шүү. За. Хит олон байхаараа бас хэцүү. Модыг бас тэгж тооноос чанартай гээд явна гэдэг аа тий. 100 цэргээр 1000 цэргийгч дийлж болдго юм шүү дээ. Яагаад тэгэхээр атгсан гар шиг нэгдмэл учраас. Арван толгойтойг нэг толгой дийлнэ гэсэн үг. Чингис хааны сургаалд байдаг баха. Өвөл болоход нэг толгойтой 1000 сүлтэй могой нөхөн чургалж ороод өвлийг өнтөд авсан бол 1000 толгойтой нэг сүлтэй могой хөлдөж өгсөн юм а гэж.
Тийм сургаалыг мэдэх үү? Энэ нь хүн болгон би гэж дайраад байх юм бол яадаг байх нь нэг нэгнтэйгээ талхилцаар байгаад цагийн эрхэнд сөнж дуустах юм а гэсэн үг юм. Харин би биш бид гэсэн цаг үед эн чин мянган сүүл болоод нэг толгой гаргахад юу нь болохгүй гэж цаг үеэ дагаад нөхөндөө сургаж орлоо өвлийг өнтөд авлаа бүгд амьд байх нэ. Энэ ерөөсөө үзэл байх нь шүү дээ. Ааха. Би толгой баймаар байна гэсээр байгаад яасан байна. Бүх Үлдсэн байна. толгойнууд бүгд цагийн эрхэнд дуусч байна. Биштэйгээ сүүлтэйгээ дуусч байна. Тийм үү? Өө одоо тэгээд энэ сүүлийн үед энэ хөгжиж дэвсэн улс орнуудын яг хав залуу үеийнхнийг ажиглаад байхад бол биднээс бол мэдээж хөгжил дэвшилтэй уус арга барил бүх юмараа бол биднээс илүү шинэлэг давуу байгаа юм л та. Гэхдээ эднийхэн сонин за өөр 10 хүн байлаа гэхэд бол эднээс нэг хүн нь жишээлх юм бол бусдаасаа илүү давмгай арга барил илүү зүйл арах юм бол тэрийгэ бүгдээр ингэ дэмжиж чинь. Тэгээд тэр толгоолж байгаа хүмүүс нь ч гэсэн тэр бас нөгөө хажуу байгаас анд нөхөр бас тэр багийнхнаас татаж хамтас татаж өөдөнд гарах хэрэгтэй гэдэг бас хуйлтай байх юм. Тэгэл нийтээ болсон тэгэл өвөө улс орнууд бол одоо хөгжсөн харагдаад байгаа хгүй ялангуяа Азийн жишээн дээр бол өвөө. Тэгэхээр одоо монголчууд бол одоо амин хувиа хичээсэн болоод энэ улс орн өвөө хөгжихгүй байна уу гэж боддоод байгаа. Энэ зөв үү өвөө? Амин хувиа хичээ гэдэг үзлийг шашин гэдэг юм чинь зааж өгöd байна. Ойлгож байна уу? Тэгэл ойлгочих. Шашин гэдэг юм чи юу хэлээд байна? Амиа хичээ, хувиа бод. Энэ бол чиний үүлийн үр юм гэдэг бохоор ямар байна? Хөгжихгүй шүү дээ. Тэгвэл наад оюун санаагаас нь тоглодог наад шашиндаа хэл. Тэгэл өвөө нэг зовлон тохиолдлоо гэх чинь тэгэл нөө эн чин чиний үүлийн үр юм аа гэх юм бол за миний өмнөх настай үүлийн үр юм байна гэж бодчих юм бол тэгээд энэ асуудал юунаас үүсөө би яаж даван туулах уу гэд энэ сэтгэлгээ гэдэг зүйл угаасаа ерөөсө гарахгүй л дээ. Онортой бодиттой баримттай юм хилээд байх юм бол шашин байх хэрэг юу байна? Та онорыг өдөртөхийн тулд юуг зохиож болно шүү дээ. Хамгийн гол нь та нарыг тэнэгтүүлэх нь чухал юм шүү дээ. Тэгээд энэ урьдчилаа зөвгөнлүүд биелээд байна гэдэг нь одоо ямар учиртай. Жишээлбэл одоо та нарын үед одоо агаараа худалдаж авна, усаа худалдаж уудаг болно. Одоо тэнгэрээр чинь төмөр хэрнэ, газраар чинь төмөр хэрнэ гэж атгаалж байгаа магас 5 толгойтой 5 хэдэн гартаач гэнэ. Одоо тэр нь болохоор талыг уулыг тал болгоно гэдэг. Тэр нэг олон гартаа техникүүдийг л хэлээд байгаа мó гэж ухаад байгаа байхгүй юу? Тэгээ газрыг ухаалсан дичээл там болгоол. Тэгэд энэ бол ингээ биелээд байна гэдэг чинь тэр зөвгөнсөн хүмүүсийн буруу юм уу? Зөвгөнөх ёстойгоо зөвгөнчөөд байгаа юм уу? Зөвгөн заримдаа хараал байдаг юм шүү дээ. Чадвартай хүмүүс зөвгөнч чаддаг, чадвартай хүмүүс хараач чаддаг юм шүү дээ заяагаар. Гэхдээ нөгөө заавал энгийн хүмүүс би зөв өөртөө аль чадхаараа хичээж зүтгээд заавал тэр хэрвээ муу зүйлийн зөвгөл байх юм бол тэрийг бид өөрчилж чадах уу? Гэтэ одоогоор та нар чадахгүй. Бөөндөөч чадахгүй. Хичээ гэж нэгдэж чадахгүй хүмүүс шүү дээ. Та нар бол маш хүн чатандаа орсон. Нөгөө хор тавдраар бол эцсийн шатандаа байгаа. Нэг бол борхон аварна, нэг бол үхэн. Та нарын заяа төрөг юм дээр л байгаа. Нэг бол борхон ч аварна. Нэг бол үхэн. Хор тавдрын эцсийн шатандаа орохоор л ойлгох байх.